Ман нам нөгөө импичмент гэдэг юмаа сэвэд эхэллээ. Ухаандаа өнөөдрийн ерөнхийлөгчийг сонгогдоод гараад ирэх гэсэн айдсаа наан дарчих гэж үзээд байгаа хэрэг л дээ. Ахаад хэлье. 20-30 мянган хүнээс сонгогдсон гэх тойргийн лоорч та нар 2 сая шахам хүний саналаар гарч ирдэг ерөнхийлөгчд итгэл үзүүлэх хэсгийг шийдэхгүй. Ерөнхийлөгч гэдэг бол ганц нэг сум дүүргээс бүс Монгол гэдэг ганц том тойргоос сонгогддог сорын ганц албан тушаал юм. Тодруулж хэлбэл дов жалганаас биш Монголын бүх ард түмнээс сонгогддог албан тушаал юм. Ийм байхад жидүү хулгайч, офшорч луурчдаар бүрдэл болсон ман намын хулгайч та нар итгэл үзүүлэх хэсэг тухай юугаа ярина вэ? Одоо тэр шудраг ёс ярьж элэг авчих гэдэг хөрс өгчин гэхдээ хадгаламж банкны 14 тэрбумаар казинодож явсан луурчин байна шүү дээ. Авилгач хулгайч бадамж унаатай ганцхан нийлүүлэн ганцхан удаагийн явалтаар 240 сая 125 мянган вон уу 10 гаруй жилийн өмнөх 700 гаруй сая төгрөгөөр казинодож явсан дүүг нь баримттайгаа энд байна. Ийм луурчдаар Монголын бүх ард түмний сонголтыг шүүлэхгүй одоо буух газраа харалгүй дэвхэрж байж хөлөө хоголох вэ? Ман намын хаан. Өнөөдрийн сошиал дах энэ их хэрүүл хараад зүгээр нэг байдаг л эд гэж бодож байна уу? Уур бухимдлаа дарж чадахгүй болсны илэрэл юм шүү дээ. Эхлээд сүү батуулдынхаа асуудлыг цэгцэлчихэд араас нь офшор бүсээс илрүүлсэн 4 их 80 төгрөгийг оруулж ирэх асуудлаар хууль баталчих. Тэгээд дараа нь хүснээр. Үгүй бол тэгээд сүүдээ зодуулаад сүүгийнхээ өмнөөс шившгээ дэлгүүлээд л суужхоос өөр яах вэ? 20 хүрээгүй хүүхдүүдэд мөнгө тараан троллинг ажил хийлгэж ирээдүйн хойч үеийнхээ тархийг хордуулсугаа та нар л ард түмнийг хагаралдуулж байгааг олон түмэн одоо мэддэг болсон шүү. Жоомо шатаах гэж байж гэрээ шатаач үедээ тамин.